айдан лөрөлрөө. Аргаа. Та сайхан байна уу? Сайн байна уу гэх үү? Одоо юу гэж мэдлэх юм бэ? Одоо ч хэдэн он хэдэн сар болж байгаа юм лээ. Бараг 2 он боллоо. Тийм шүү дээ. 2 он болох гэж байна. Бүхэл одоо 2 он. Өөгийнхөө ирчмийг мэдрэх, өөгийнхөө хоолойг сонсох ямар гоё юм гэж. Нэг хэдэн бараг тэгвэл 2 жил болсон юм бол аргагүй. Тийхгүй яа тий. Та тэгээ бүр сураг ажигч байхгүй, чимээж байхгүй. Ядаж зүүд норнд чи нөгөө дүр хойлоллаараа ирдгөө. Ор таагч. Аа, завгүй байсан. Тэгээ урсуудаа мартчихдаг юм уу? Тэр ганцхан энэ ертөнцид л хосхон байх биш шүү дээ. Тэрний дээр доор дунд гэж зөндөөл наан цааны явах ажил байна. Жохон арга их боловсруулах хэрэгтэй шүү дээ. Дандаа цэврээр явна гэж байхгүй. Тийм дээ. Бүхэл өдөө 2 жил шахам өнгөрчлөө. Нөгөөгийнх нь санаачилсан модны үйлийг болоод хэрэгжүүлж байна уу? Модны үйл гэснээс 2 жилийн хугацаанд их юм болсон. За одоо таагүй мэдэхэд модны үйл зогссон байна. Огтол маш сайхан үйл зэхэд явж байсан. Болж байсан. Гой гэдэг газар хүртэл баян бүрдайтай сайхан болж байсан. Гэтэл эсэргээр харгалагдсан. Хоригт орсон гэх юм уу? Одоо 2 жил мод суулгахаагүй гэсэн үг үү? Чи хагас жил илүү. Урдын таныг өвлөө зэгдэг байхад явдаг байсан тэр тойрог хамгаалтууд цацлагдсан. Маш олон хүчин зүйлээс шалтгаалсан л да. Хүмүүсийн төсөлөрсөн. Олсны эзэдүүдийг илүү уламж ангарсан. Бэрхэл. Одоо дөнгөж заларч явтан таагүй юм. Тоож одоо хэцүү л юм аа. Өөртөө хөвөн буцаж буугаал дахиад ажиллаа эхлэхэд болно шүү дээ. Яг хоо нөгөө талаас буудаг өвгдөө эцүүд нь уурлаа биз. Ийм шудраг бус асуудал байж болохгүй гэж шахаад байгаа үзээ. Бодол санаа сэтгэлийн хүртэл өөрчилж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэний цаад талыг харах хэрэгтэй шүү дээ. Одоо энэ хүн гэдэг зүйлс чинь улам өссөөр байна. Хэрэглээ нэмэгцээр байна. Энэ гэтэл уух ус ондны тийм юг мэрэмдэ дутагдал гэж юм заавал үүсэх болно. Хор усны ивэл тэр хэрэглээг хангаж чадахгүй даа хүрнэ. Тэгэхээр ганцны газрын гангаачхийг тайлж усны дуудлага сайн нэмэгдүүлж байх тусам хүм малгуул бүгд ус унттай байх дүрмтэй. Нэгэнт олоод авсан ийм чадвар хизээч арилахгүй шүү дээ.
бол мул долоочтой өргөн цар өрөөнд хийх чадамж бүгднэ гэсэн үг юм. Тэгээд одоо хэлэх хөггүй л болж байна л да. Өсөө выйдгүүд ёстой ярьдаг юм ч асуудлууд гомоо их байна. Зөндөө юм. Одоо би бүр танд хэлхээсээ ч ирэх чинь. Арга ивэн олоо зохицуулчихгүй. Юунд нь оролцоо бач урцгааж байдаг юм дээ. Хамгийн гол нь хүн гэдэг хүн төрөлхөн гэдэг өөрсдөө дэлхийн эзэн гэж харцдаг болсон. Зочин гэдэг зүйл биш би дэлхийн эзэн. За дэлхийн түвшинд тэгэж яригдахад Монголын хувьд 3 сая гаруй монголчууд гэдэг нэгсэн ч гэсэн гидсэндээ болоо хэлцдэг болсон. Миний зөв чиний буруу бүгд өөрийнхөө арсыг хамгаалсан зүйл хийдэг болсон. Тэр чинээгээр гадны бодлого болоод оюун ухааны олон хувааж байна. Тийм хүчин зүйлс болоод байна гэдгийг дор хүрнэ ойлгох хэрэгтэй. Нэг улсад, нэг ертөнцид нэг хэлээр ярьдаг байж хоорондоо муудалцж байна гэдэг чинь дунд нь хорт могоо хэлнүүд их байна гэсэн үг. Тэндээс нь ашиг болоод байна гэсэн үг болж байна шүү дээ. Амин хувь ачаа гэдэг болоод байна шүү дээ. За би хичээ гэж цаанаас нь сургацж байгаа үед цаанаас нь шахацж байгаа үзээ. Амиа л хичээ. Чийл өөрийнхөө төлөө зүтгэн чамд хинч тослохгүй гэдэг тийм одоо энгийн хэлээр ярих юм бол оюун санаанд нь тийм нөлөөлөл байхгүй юу? Далд их явахаар оюун санаанд нь нөлөөлөл энгийн хүмүүст ойлгох хуцаар гэвэл философи гэдэг зүйл амьдралын философи гэж яригдана. Философи гэдэг энийг бол их хүмүүс ойлгодог. Тэгээд энэ зүйл дээр яагаад энэ хэрэг хүсээгүй хүмүүс тэр зүйл рүү татагдаж ороод байна. За одоо муу жишээнүүд маш их яригдана л та. Минь мэдээлэл нэрээ гоох зүйл төр. Юу гэхээр 5-2 одоо ингээд 8 жилийн өмнөөс вакцины хор тайлах зам үлгээд атлуулаад зэгдэг байсан да. Тэгэл зэхий чинь тодорхой хэмжээгээр бас олон үнсэн. Юу одоо ч мөр 29 он болчихсон. Харин за 6 он штэ. За тийм байлгүй. 8 жилийн өмнөх 8 жилийн өмнөөс нөгөө яг ингээд анх заларснаас хойш хүмүүс хэдэлээ юу яаж байсан. Тэгээд за 21 22 гэдэг ингээд 4-5 жилийн өмнө гээд ингээд вакцины хорт болгох зам үлгээд ингээд зэгчээсэн. За тэгээд хойд хадлагдан барь ингээд олон хүний амнаас нөлөөлсөн л баг. Тэр хүмүүс одоо ч амьд яа. Тэгтэл эсэргээр өхөл нэгдэж. Аимшигтай зал. Өхлөөлж дангуучилж байна. Маш сайхан, цэл сайхан залуучууд, охтууд, бүсгүүчүүд. Ямар ч гарцалга. За тэгээ цаашлаад ирэхэд нь тэрнээс давж үлдсэн хитэн ердөл амьд явахын тулд амьд байхын тулд амин хуваа хичээгчд болж байна. За болгоё гэж бодоход хүнээс өөрөөс ялгарах үнэр өөрт нь бол арай ч юм байгаагүй. Зүгээр л амьд арай тийм муухай л хэлж байгаа юм л да. Хэрцэн юм шиг тийм өнөр ялгардаг байж. Ад хорь. Сав болж штеп. Тэгвэл өвөө наадхан дээр нь хариулт өгье. За. Хүн ховоо хичээн. За тэгвэл бодоод үз. Үнэхээр амьдралын хүн ухаан тэгж сургаад байгаа юм бол бүгд амиа хичээгчд байсан бол өдөө та нар 8 тэрбум гаруй болтлоо өсөж өндихгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар тусгай бодлогын хүрээнд хянаж удирдахын тулд энэ бол үний юм а гэж сургаад байх гүн ухаанууд байж болно. Тэр гүн ухаан нь та нарыг төвлөрөлтгүй өөрөөр нь өөрийг нь алж дуусгах мэтийн сургаалуудыг холсон байж болно шүү дээ. Тэгээд дагаж мөрдгээд
хөгжиж байгаа хөгжсөн улсууд гэдгийг хараад байхад ер нь бол хувийн хичээх гэхээс илүү нийтж хамтаараа бүтээн болгоно оршихуй байгаль ертөнцтэйгээ ойрхон бай гэх мэт хүнлэг тал руугаа шилжээд байдаг. Гэтэл хөгжихгүй байгаа улс орнууд нь хувийн хичээ гэдэл улам унжигаад байна шүү дээ. Аднаа тэдний нэг ч Монгол болчихлоо. Тэгээд дэлхийн улс орнуудыг ярих бол яа Монгол тодорхой гэдэг ингээд тийм л болоод байна. Хувийн хичээгчээс ягаад муухай өнөр ялгарч амиа боддог хүнээс хүнлэг бусын зан чанарын байдал илэрч байна. Энэ нь юутай холбоотой вэ гэж ягаад тийм сонин үнэртэй болов гэдгийг хэлвэл хүн өөрийгөө байглаасаа тусгаарлаж байна гэсэн үг юм. Бас нийтээсээ өөрийг тусгаарлаад тэр нь төгжигдсэн хэрэг. Төгжигдэн гэдэг нь ясаар өөрийг нь оюун бодлын эрчмээр тойрсон тойрог нь ертөнцийн эргэх тойрогтойгоо нэг биш вэ гэсэн. Өөрийнхөө дотор тойрог байж давхар өөрийн жижиг тойргийг үүсгчээд дор бүрнээ эргэлдээд байна шүү дээ. Тэр төгжигдсэн тойргууд нь өмхийрч ялзарч эхэлж байгааг шинж юм. Нэгэнт тийм хүмүүсийн бие яах вэ? Ахуу амьдрал гих мэт зүйл улам л уруудаж тэр тойрог үгүй болох нь тодорхой шүү дээ, мөнх биш юм чинь. Ингэсээр өөрийгөө хорлож хагарч дуусаад байна. Хандлагыг ажиллахад Хувийнх нь эзгүүд бас л өвчин цавар илрээ үз. Хүмүүсийн хувийн хичээлтийн сургамжаас үүссэн одоо хуучин ханаа томоо хүртэл тийм хэмжээнд хүрсэн шүү дээ. Тийм. Шууд хүний бүтэн тойргоор нь ингээд бүрхээд авчихна. Тэгэл тэр хүн ханиад ч юм уу тийм юм туслаа, өвчин туслаа гэхэд тэр нь яах вэ? Одоо гаднах ертөнцөөс нь тусгаарлаж тэр хүн өөрөө хямарч эхлэх байгаад гол учраа. та залраад энэ нийтийн эрчмийг гадралж байгаа хадад төр зөв энэ удаан хугацаанд эзгүй байсан гэдэг ингээд ингэж байгаа ч гэсэн гэхдээ хүн ханиадаар өгдөг цаг иржээ юу? Хүн ханиадаар өгдөг цаг ирж. Хүн унтж байгаа дахиж сэрэхгүй болдог цаг ирж. Энэ яг юу болоод байгаа юм? Хүмүүс яагаад нэгэнтэй хайргүй болсон юм бэ? Яагаад бусдыг хүндлэхээ болцсон юм бэ? Нийтийн хандлага тийм шүү дээ. Амин хуваа хичээ. Энийг хэн цаагаад байгаа юм бэ? Зүгээр л зөвхөн чи өөртөө хайртай бай, өөрийгөө л хайрл, хин ч чамайг хайрлахгүй. Одоо тийм зүйлийг ярьдаг, тийм зүйлийг ухуулдаг болчих. Хуваа хичээгээд баяцсан хүн байд юм уу? Байгаалах байдаг л байлгүй. Байхгүй. Баян хүн болохын тулд тэр маш олон хүмүүсийн итгэлийг хүлээж авна. Чи Тэр итгэлийг нэг нэгээр нь цуглуулж авч хариуг нь ч бас жинтэйх нь өгч байж тэр хүнийг тэр олон хүмүүс баяжуулаад байгаа. Ажиллаж. Тэрнээс зөвхөн амиа боддог хувийн хичээгч байсан бол яах вэ? Баяжин гэж байхгүй гэсэн үг. Энэ дээр чи бодоод үзтээ. Эв нэгдэлгүй байлгах тусмаа нэгдэж нэгтрах нь баг байна. Тэр дундор юу ч орж уулна. Бас хөгждөггүй юм байна. Баян байна гэдэг бол ерөөсөл хамт олонныхоо хүчээр толгойд гарсан нэгнийг хэлнэ. Бас үргэлж тэднийгээ дэмждэг хүнийг хэлж байгаа юм шүү дээ. гол нь хов хүнийг буруутгах биш. Нийгмийн яагаад ийм болгочихоо гэдэг зүйл дээр л гайхаад байдаг боллоо сүлээ. Нийгэм гэж юу юм? Нийгэм гэдэг бол болохоор гадны бодлогыг хэлж байгаа юм. би болохоор энэ хүмүүсийн хүрээлэл үү? Хүмүүс сэтгхүүд нөлөөлж байгаа хүрээлэл үү гэж бодогдоод.
Өвөө тусгай цаг нь болохоор нэг зод зохиод өгнө гайгүй. Одоогоор юу яах вэ? Дахиад нэг жоохон тийсэд л болоо шүү дээ. Анха хүмүүсийг дуу авиалбарын ирчмээр заснаа гэж энэ айлдруудыг хэлсэн шүү дээ. Өвөөгийнх нь айлдрыг сонсоод зарим нь унтаж амардаг, заримийнх нь оюун бодол санаа нь шинэлэг санааг олж авч болно. Зарим нь ахуй амьдралыг эргээр харах талын засалж болж өгдөг. Дээрээс нь цаг үеийн байдлын хөгжил дэвшлийг нэгэн зэрэг олон хүнд засал хэлбэрээр сонсогдохт гол учир байгаа шүү дээ. Энэ бас дуу ухааны хүчтэй холбоотой гэдгийг хэлж байсан. Хэнгэрэгний дуу, хонхны дуу, хэн нэгэн ярих, тэрнийг чихээрээ сонсож оюун бодолтой хүлээж авах тэр чигээрээ дуу ухааны засгаар горил юм. Тэрийг оюун бодолтой шингээж чихээрээ сонсоод тэр авиа давтамжийг тунгаан тэгээд гарах үйлдэл нь өөрчлөгдөж болно гэсэн санаа юм. Тухайн хүнд цаг үед та нарыг тэгжил хамгаалахаас өөр зам байгаагүй шүү дээ. Олон хүнд хүрэх тусмаа нийтийг хамгаалах хүч нэмэгдэнэ гэж. Олон хүнийг даалтандаа авснаар олон заяачд өвөг дээдсүүдтэй хамтарч асар том хамгаалтууд их хийдэг болсон. Ер нь өвөө нэргэж буух цаг болоод ирмэгц буцаа даалтын үлээж хийн, мод юмас суулгах үлээж хийн. Бас дахиж тийм хоригт орохгүй арга барилаа бэлтсээр байгаа. Одоо яагаад ингэж би гайхаад байна гэхээр гадна төрх байгаа байр байдал гэдэг зүйл хүний дотоод сэтгэлийн тал юм байна. Та ажиглаж л байгаа. Та тэр хилийн чандад байна тийм үү? Хилийн чандад байгалнаар тийм ээ. Энд бол гэгээлэг тайван амгалан хүмүүсийн харилцаа хандлагч зөөлөн ирв. Яг үнэхээр таныг миний энэ санаа завнаад байгаа тэр Монгол гэдэг нутагт аваад очивол маш аимшигтай өнөр та нарыг илжирсэн махны өнөр шиг тийм өнөрт чинь хаанаас хинээс мэдэхгүй ердөл гинт тийм өнөр бүчээд байгаа. Хүмүүсийн царай баргар, хүмүүсийн хөмсөг занагдаастай, хүмүүсийн өмсөн хуц үнсэн саарл бүр бараан руугаа яг үнэхээр хар тэр чигээрээ хар юм уу гэхээр үгүй зүгээр л юм өнгөхгүй саарл өнгөхгүй утаан донд ийм болчиход байна. Бид нар бүгдээрээ нийтээр гэгээлэг зүйлийг ярилцгаа боллоо. Сайн сайхан ирээдүг мөрөөдөж чадахгүй байна нэг хэлгээд. Гэхдээ ер нь та нар олзоомог зоос мөнгөтэй байлаа гэдэг өөрийн улс их оронгүй. Эргэн тойрон чинь зовж байхад чи жаргалтай байж чадна гэж юу? Үгүй. Гэтэл амин хувиа хичээх юм бол болно гэсэн бодолтой байгаа нь эсрэгээр нь бодоход та нарт эндүү жаргалтай боловч жаргалаа голоод зовлонгоо ирээд байх шиг ээ. Бүх юм нь бэлэн байгаа шүү дээ. Туур тусгаар улс орон байна. Дайн тулаан алга, насар өргөн уудам газар нутагтай. ертөнцийн төвийн үүсэл дээр амьдарч байна. Гэрэлтэй бол баялагтай. Чи хаац очсон өөрийн дуртай газраа идэж хоногоор өөрийн орон гэрээ бариад явах насар өргөн газар нутагтай. Учирхэг уул усны эцдүүдтэй. Дээд тэнгэрийн үгдээ эцүүдтэй. Тэгэхээр жоохон байгаагаа голж жоохон эд хэрэглэлийн араас хямраад байх шиг. Нэг биетэй вэжж 10 хувцсаар чи яах? Нэг дор бүгдийг давхарлаж өмсч чадахгүй шүү дээ. Харин чанартай эдийг ганц хоёрыг бэлтгэхэд
олныг үлдснээс л дээр шүү дээ. Энийн өмнөс шалтгаан нь юу юм? Үнэхээр тэр альбид юм уу? Эсвэл сөрөг хүч юм уу? Хүмүүс яагаад ийм болов? Монгол төвлөрөх ёстой юм аа тэдгээрүүд. За. Уул усны нэхэлж тэр галуудын хүч, ар үччви дээд тэнгэрийн шин нэрний цаг хугацааныхан хүртэл хамгийн түрүүнд тэнгэртэй хамгийн ойр ертөнцийн төвийн үүслээс л эхэлнэ шүү дээ. Тийм учраас эдгээр Монгол дахь урсуудыг маш олон талаас нь хэмэлж байгаа. За. Яагаад гэвэл монголчууд тэрэнд эзлэгдээл эхлэх юм бол жишээ нь алибдууд эзэллээ гэхэд ертөнцөөр тэр чигээр нь алибдын ертөнц болгож чадна гэсэн үг. Эрчмийн үүсвэр нь ямар болж байна? Эзлэгдчих юм бол толгойг нь одоо нэг ёсоор бол Монгол бол хөл биш. Толгой оюун ухаан байх нь шүү дээ. Оюун ухааны хувьд тийм бас эрчмийн ертөнцийн үүслийн хувьд тэр Монгол улс нэгт байна. Ийм сайхан ашигтай байрлалын газрыг эзлээд авчих юм бол дараагийнх нь ямар ч асуудалгүй өөр хүчээр хэлэх боломжтой. Тэгээд тархин идчихээр ямар ч оюун ухаангүй тийм зомби маягийн болно үстэй. Харин идүүлэхгүй гэж лөвөө нь яриад байсан шүү дээ. Бид тэдэндээ идэгдэж байгаа мэдэхгүй байна. Одоо яагаад гэхээр нөгөө яг нэг хэлгээд одоо миний амнаас алхтай гарахгүй юу шигэр. Шин төрөл гэж ярьдаг даа ялхсууд. За. Хин үлээ дотор эндэж байна үнэ хэлгээд. Яагаад тийм голоо буцаатай. Эмнэлгийн эмч шинжлэх ухаан гэдгээр бол агарын бохирдлог хүнс хоолны давтагдал за ардис шимжүүлэн дутагдал нээдэрээ юм тийм 10-аас 3 нь л тогтвол юм болж байна. Тэрэн дээр нэмээд эд насны залуучууд, эд насны сайхан өрсгүүд яагаад энэ аллах гэдэг зүйл хүртэл яагаад ийм амар болчихваа вэ? Зүгээр инээж байгаад хүний сайхан үрийг мөчлөөд алаад шаранд болчихчих. Тэр нь гаднаас орж ирэх гэж Монгол хүн шүү дээ. Монгол хүн нэгнийг ингэж алах юм гэж юу? Юу болоод байна? Бид яач вэ? Бидний нөгөө мундаг тэнгэр заяа дартан хөх толбот энэтрийг хаана байна? За тэрийн нөгөө сэргийгээд өгөндөө байж жоохон хүлээж 20,000 байдгаа 2,000 жилдээ ч мөхөөгүй байж сая жилдээ ч мөхөөгүй байж ганц 2 жил хүлээж болох байл үү дээ. Нөгөө наагур цаагуур сэдсэн ажил бий. Зүгээр нэг залрахгүй байгаад л төгжигдэж хоригдсон юм байхгүй. Яагаад тэгэхээр зүгээр л биднийг ашиглгээд өөрсдөө гадныханд найр тавьж өгöd байгаа нь сонирн байна. Одоо ингээл дахиад яриад ингэхэр наазахын жишээ нь хэд одоо Улаанбаатар гэдэг ингээд хамгийн сүүлийн жишээгээр бол тоолгол гэдэг даа. За. Богдхаалын хаан богдын ингэр билэр харсдаг. За тэрий чин дахиад эхэлсэн. Нөгөө сайхан усны өрцөс тогтцоо хамгаалдаг дургсын хэдлаа. Хамгийн сүүлийн үеийн жишээ. Тэгэл задраал яригдана л та. Нөгөө бохирлоо заавруулаад ингээд таны матарал өрсөддөг хамт зэхэд мөнгө мөрдөдөл зэхэд тэгээд тэгээд цаашлаад нөгөө тал болохоор өндөр ширээ тэгээд лун гэд ингээд зэгчээсээ өөлөд бүгд байхгүй. Яагаад ингэж өөрсдөө энэ хүрээ тоглоод байгаа юм бэ? Юу болоод?
Ах тэ өвөгийн нэг мод тариал дахиад усын нэмэгдүүлчихэл гэж бодоо үз. Ухаж түнхэд тэр мөрий чинь тэгээд ирээдүйн хөгжлийн төлөө гэж байна. Тэр донд чинь нөгөө таны улаачтайгаа хамтарч эзэгсэн хотыг таарсан 7 хамгаалтын бүсчлэл цэгүүд газрын хагарлын цэгүүд бүгд явж байгаа шүү дээ. Олсны эцэд ашигрсан. Бороораас үст. Яа гэж боддог. За тэгвэл зохицуулах ажил чи эхлэв. Маш их байна, маш их байна. Одоо баахан гомдлол мэдүүлж явах шиг байна доо. Нэр үнэндээ аргаа үнэндээ нэг эзгүй бид ингээд таны үйлийг ингэж үргэлжлүүлсэн шүү гэж ам бардам хэлэх юу ч алга байна. Ичиж байна. Яг үнэ хэлээд. Аргаа үнэ гэдэг бид яагаад юм болчих вэ? Бардам амжилттайгаар би таныхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн шүү гэд сууж явах өрсөлдөн. Олсны эцэд буруу хараад тэндээс олбаалаад дашигд номгодод дашгирч хэлгэнсэн. Дашигдууд гэж яригдчихэж байгаа боловч тэгэд цагтаа энэ өрсөдийн төлөө өмөрч явсан годод шүү дээ. Өвөн ловд очиход чадахгүй. Яаж ийж байгаа хамгаалах арга барилыг бод сорл байх болно. Одоо энэ байгаль далай гэдгийг чинь юм байна. Засал нэг төлөвлөсөн нөгөө талын үйлч байгаа. Гэхдээ энэ дээр өвөн хаах гээд үзнэ. Усны нэхэл маш хатуу байдаг. Тэр бол үнэ. Гэхдээ энэ нэхлийн байр эзгийг солих чадамж байх ёстой. Тэр нэхэж байна шүү дээ. Тийм. Гэхдээ тэндээс авна гэдгийг эндээс авна гэдэгтэй гол биш. За. Миний нэхлийг хэн төлж барагдуулах вэ гэдэг зүйлийг нэхэд байна. Үл тэрийг Улаанбаатарт биш цааш нь гэдэг арай олон хүн амтай ус хол ойролцоо газарлаг үлгэж болно гэсэн үг. Яа бас нөгөө буруу арга төлөвлөж гинөө. Яаж ч явсан бай. Яаж ийж байгаа л үлдэх хэрэгтэй гэдэг дүрмийг л өвн баримталдаг шүү дээ. Тэрнээс одоогийн сайн байна уу, муу байна уу? Тэр нь чухал биш. Сайн муу байх байдал бол явцын дунд өөрчлөгддөг зүйл. Үргэлж муугаараа байна гэж байхгүй. Үргэлж сайнараач байна гэж байдаггүй нүн. Тийм. Төр зүрийн мунхарлын цаг үе байгаа үз. Гэхдээ ойлгох бас ухаарах цаг үе үлдээх хэрэгтэй шүү дээ. Гэгээлэг зүйл. Энд давхар зан үйлээр бууж байгаа нь хоёр талын төлөвлөгөөтэй байх нь шүү дээ. Нэг талаар усны нэхлийн үйлээр зарга мэдүүлнэ. Нөгөө талаас усны ивэлийн ч үйл хийж болно. Хүн төрөлтөн ирээдүйд усгүй болно. За. Тэр үед хур ус болоод чигний үлийг гаргуй сайн чаддаг байх хэрэгтэй.
Огтаа бол тэр мотаралтай зам бол байдаг зүйлээр олооч нь ямар сайхан олсны ивэл юм бүдэн дуудаж гайхамшигтай зүйлүүдийг хүмүүсийн хувьд бол ингэ л байгаа л та. Миний хувьд бол олооч таар бол гайхамшигтай байсан. Одоо ч хийвэрээ. Яагаад гэвэл 5 жил бараа хорын чинь амсаа байгаа. Хор орлоо гэдэг. Хүмүүс талархаж баярлж явах сайхан л байдаг юм. Одоо ч тэр хിവэрэлтэй тэр өөрчлөгдөг. Улаач хаана ч тэнд баярын нулимстай л уддаг. Тэр хിവэр аа. Чихэр надад гордлог байна уу гэж бодогдоод байгаа. Үнэхээр улаач хаана ч тэнд гор барайл бөгөө. Энийг би яагаад мэдсэн гэхээр сая 3 сарын 25-6 байна уу та. Хөрстэй галлаар ханш нэх гэж ярьдаг. Ичгсэд хөдлөх. Тэрний өмнө явлаа. Улаас тасгаад авал замалтай байсан. Тэгээд тэгж байгаа. Анхны хор тэр дуудлага хийгээгүй. Тэрэн дээр ямар нэгэн байдлаар үлдэн замал хийгээгүй. Гэхэд л анхны бороо өрөж орж байгаа. Тэр чинь мод суулгах боломжтой хэвээрээ ургуулж болно шүү гэдэг л байгалийн дохио байна шүү дээ. Говь газар гэхээр л та нар ирсэн цөл одоо юу гэдгийг үржил шимгүү газар гэж боддог байх нь. Тийм. Гэтэл говь газар чинь бас ивэл юм дуудаж юм ургуулж болно. Зөвөр л хийх сэтгэл одоогоор байхгүй ч зарим өрсөд маш сайн хийж маш сайн өрсөлгөө бэлдсэн ч байгаа. Олон хий гэдэг зүйлэл дотоод байгаа шүү дээ. Говь газар нутагт гэхэд зарим айлуудын ажихад хашаа болгондоо нэг хэд хэдэн мод юмтай ч юм уу хичээдэг хүмүүс бий. Зарим нь бол аваад хүлээд угаасаа юм байхгүй юм чинь гэсэн хандлагатай анч бий. Би малагцаагүй. Гэхдээ яг мууг хараад байвал юу ч хийхгүй уурлаад л байна. Бидэнд боломж байна гэж юу энэ хөмөрсөн тогоон дотроос гарах. Боломж байгаа. Тэнгэрийн ивэл гэдэг зүйл чинь зүгээр нэг хэдэн мянган жил ивэгээ буюу. 1-2 жилийн дотор л ивэж эхэлсэн биш. Бас хаян гэдэг зүйл бас 1-2 мянган жилээр тогтохгүй хайдаг зүйл. Тэгэхээр бид одоо яг яах ёстой юм бол гарцаж байхгүй, гаргаж байхгүй, яг яахаач мэдхгүй. Яагаад тэгэхээр одоо үрдээ хин нэгийг буруутгах биш. Бид яавал энэ эргүүлгээс гарах вэ? Юу шийдэгнүүлэл байгаа юм бэ? Бид нар ч одоо нэг үе бодвол болно. Эрүүл хоол хүмүүсийн дээр ярьдаг болцсон. Амруу орохыгаа. Хөл дээр нь хөл урах зэмсгэл ийш тийшээ хөдлөөл юу байлаа. Байцуах юм бол олж чадаад байгаа бит. Бэрхэнэ санаа зовж байна. Яаж ганц залгахт нь одоо олигтой ч юм ярьж чадахгүй. Яасан ч хэцүү юм дэ гэж бодогдсон хэрнээ. Тэгвэл өвөө нас ярангаа босоод ийш тийшээ яваад яриад байдаг юм уу? Я одоо нэр өндөө урд нь бол боддгол байсан л да. Энэ хүмүүс л ингээд юм тийм гэдэгтэл бид нийтэр тийм байна.
нийтрэл юм байна. Яг нэг тийм эргүүлэн дотор орчихсон. Гэхдээ ядаж гэрэл гэгээг нь харддаг юм бол харанхуй дунд хэсэг байгаад үдчих болно шүү дээ. Магадгүй гэрэл гэдгийн үнцнийг мэдрэх юм билүү. Айч штэ. Жаргал гэдэг зүйлийг ойлгохгүй бол зовлон гэдэлж үзчихээд жаргалын үнцнийг ойлгож болно. Оо жаргал гэж чинь зүгээр ол зомог өнгө зоосноо биш юм байна. Жаргал гэдэг зүйл чинь ерөөсөө байгадад талархаж зөв хүнлэг байхыг хэлдэг юм байна гэдэг ч юм уу. Буцаад өвгдээд шигээр энгийн ахуйтай болох боломж ч нээлттэй байна. Тэгвэл л та нарын хит их эдийн шунал зүйлэр л өрхтээд байгаа. Өөг нь ортохоос нөгөө Монгол тэгэл бүгд л төмөр үлэхтэй шүү дээ цагаад бол. За баг чамаас устын төмөр үлэхтэй баха. Яах нү дээ яах шүү. Би ч одоо тийм. Тэгчгээд бүгд л өмсөх хувцастай харагдаж байна. Өмсөх хувцастай? Бүгд идэх хоолтой. Байгаа. Тэгсээд нэ ягаад бид ядуу гэдэг юм лээ. Байхгүй ядуу хоосон ийм амьдруулж байгаа тэр нь буруутай гэх мэт. Тэгээд сархтынх нь зоосон байна. Энэ чинь өөрсөндөө л зовлонгоо худалдаж аваад хүртээд байгааг хэрэг шүү дээ. Тийм л дээ. Эд юм эдэлж байгаа юм бол эдэлсэн шиг эдлэх хэрэгтэй. Эзэн юм бол эзэн шиг нь байх ёстой. Тэрийг арчилж авч явахын тулд яах вэ? Хийж бүтээж олох хэрэгтэй болно. Тэрнээс зүгээр ангаа цугал тийм юмтай болоод байж болохгүй шүү дээ. Тийм юм тогтохгүй. Эрүүл мэнд гэдэг зүйлэгсэн тэгжил бас арчилдаг шүү дээ. Дандаа амттай юм идээд байвал яах вэ? Хүний бие ямар байдг вэ? Нөө тэр чинь хор хор болж таргална. Өвчний өөр болдог байх. Дандаа бас хоолондгүй хэцүү өлсөд яваад байвал бас хэцүү. Шинэ хичээлээр дутагдана. Гэтэ яг хоо энэ их хар бараан зүйлийн дундуур цөөхөн сайхан юмнууд бий л дээ. Хүний амжилт тэр ирээдүйн өсөлт тэр юм бий. Сайхан юмнуудын дурсаж ярилгүй л яах вэ? Гэхдээ хин нэгэнд ингээд хандаж одоо зөвхөн урд нь бол одоо ингээд ярьдаг нөгөө тэгэл улаачаа магтсан улааж байгаа дөөлгсөн энэ хоёр тэнэг юм гэдэг. Улаачт нь ч амжилт байна. Гэхдээ одоо өвөө магтахгүй бол та нар магтахгүй бол ядаж өвөө магтаж өгөхгүй л яах энэ үл чинь ямар ч урамгүй байдаг болно шүү дээ. Хэмжээгээр чамайг магтаж болохгүй гэсэн нийт олон тэгж байлаа гэдэг өвөө нас загнаад байж болох. Тэгвэл энэ үр чинь яаж ич хүчтэй урамтай явах болж байна. Зарим үед урамшуулж баттгаж өвгөд үед бол бай хамгийн гол нь махан биетэй нь улаач маань шүү дээ. Түүний сэтгэл санаа хамгийн чухал. Тэрнээс бид улаачгүйгээр бас Тэнгэрийн үлсийг хөрсд газарт буулгаж үйл хийх боломжгүй төрн шүү дээ. Энэ нь ерөөсөө л арга бэлэг хоёрын хослол юм шүү дээ. Гэхдээ одоо биднийг бол зүгээр нэг үхсэн хүний сүнс тэмэл амьтал гэж бүгд л ярьдаг. Гэхдээ хэн нотлно гэж? Хин батлах гэж? Би үхсэн хүний сүнс бишээ гэж батлах ёстой гэж юу? Тэгэхээр тийм зүйлээч таниагүй байх гэсэн. Бурхан гэж ярьдаг хэрнээ бурхнаа мэдэхгүй. Чөтгөр гэдэг хэрнээ чөтгөрөө танихгүй байх гэдэг бол хамгийн том алдаа. Монголчууд бол гэлэлцэж байгаа сайн сайхны нэрэл гэлэлцэж байгаа тийм шүү. Дэлхийн төвшөнд нэрээ мандуулж байгаа. Энэ жижиг Монгол гэдэг цэг жахан улс орон
энэ дундаас цаалж гарч ирж чадаж байна. Дэлхийн улс орнд миний хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэрний эсрэгээр дотроо ингээд ах нь гэж байгаа байхгүй. Дэлхийд бол нэрээ дуусгаж чадчихж байгаа. Олаажинч тэр. За одоо магтаал нь их баг. За тэр мэрийг яах вэ? Олаажинч тэмцүүлэг хийж л яваа. Тэр магтаал яах вэ? Тэрийг аяар айлдваргүйгээр нь хөрөлдөв. Тэгээд тэгэхээр гол нь бид одоо цаашд яах вэ? Айц тоглогддог. Үнэхээр ингээ үлгэн салгай авсарга дуусах юм уу? Үнэхээр таныг эргээд ингээд Монголдо залрахад бид одоо юу гэж хэлж суух вэ? Юу хэлж хуухаа нэг майлчих вэ? Та нар бүгд л яах вэ гэдэг хүмүүс байна. Яасан ч яадгийн гэдэг юм байдаг. Тэгвэл ингүүл тэгчих гэж. Бид яах вэ гэдэг чинь дэндүү удаашралтайгүй шүү. Энэ хоёр нэг нь яах вэ? Нөгөөх нь яасан ч яадгийн гэдэг хоёр аль нь хүчтэй вэ? Яасан ч яадгийн гэдэг ярьсан дээр шүү. Яасан ч яадгийн гэдэг нь бол илүү зоримог хүчтэй бас эрс шийдцүү шүү дээ. Тэр яасан ч яадгийнаар нэг бол зөв, нэг бол буруу үснэ. Тэр үед ялаа үрч чадна гэсэн зоримог хүчийг илэрхийлж байгаа бол яах вэ гэдэг чинь удаашралтай. Бас зориг хүчгүй үгсэн шүү дээ. Хүч сул. Бид нар одоо яах вэ биш. Бид нар яасан ч яах вэ гэдэг чинь л ялгаа нь. Яах вэ гэж суусаар байгаад бусдын олзоо яасан ч яадгийн гэдэг хүмүүст нь идүүлээд байгаа юм шүү. Нэг манд төрц идэх шүү. Ман дом төөрж байгаа бол гар гартаа галбамбар бариад ойр ойрхон бие биендээ харуулж байгаад нэгнийхээ гараас атгаж байгаад цовоо болж бол яадаг юм. Тэгж чадахгүй л байна. Тэгэхгүй хайчих уу яах вэ? За би ямаа бодлоо шүү. Энэ манангаас хутлаа аль нэг нь өөрхөнд нь орчихно. Нөгөөх нь бас өөр тийшээ яваад бас л байхгүй. Хэдий гарцоллоо гэхэд нөгөө хэдий дуудах гэсэн эргээд манлуугаар орох болно. Тийм зүйлээр явхаас илүү зоримог шийдвэр хэрэгтэй шүү дээ. Нэг нэгнээсээ гар гараасаа атгах байгаад угаасаа тэр унлаа гэхэд арын хэдэнд түүнийг бариад авна. Тэр өрхөнд орхлоо гэхэд бүчиж аваад тэр өрхийг устгах чадна. Олонний хүчээр. Манан гэдэг хорвоо ертөнцөөр дүүрэн байгаа юм биш шүү дээ. Яваад л байвал тэр байхгүй боломжтой байх нэ. Тэрнээс тэндээ байгаад байвал эсвэл тарамдаа далга болоод байвал нэг нэгээрээ зайлгуулж болно гэсэн үг юм. Тэгэхээр энд хамгийн гол зүйл бол нэг нэгнтэйгээ гар барилцаж нэг чихтэй дэмтэй явахыг хэлж байгаа. Тэгвэл тэр манангаас гарч чадна. Ер нь бол өвөн хэл усыг ойлгож байна. Ухаж төнхөж байна. Ус холороо наадаж байна. Шунлын бас хүний чанар авир гэдэг зүйл ч өөрчлөгдсөн байна. Тийм. Ер нь дайны бэлэн байдал зарлагдсан байна. Онгод ташрах шалтгаан тэр.
Тэдний хилэн. Удмын өгдөөч нь бол энд оролцохгүй гэж байна. Тэ. Одоогоор уул усны хүчнийх нь хариугаа авах гээд дайн зарласан байх шүү. Өөр нь бол уул усны хүчтэй холбоолж чадахгүй. За. Яагаад гэвэл уучгүй энэ олон улсын чинь дааж ивэж энэ тэнд үйл хийж яваад өөр улс үндэст нь хатуу үйл хийж устдаас хулгай зэлгээ хийж хор усны үйлч дуудсан. Тийм байж тэгж хичээж 20-нд ортлоо явцгаад одоо болохоор за болсон гэдэг шиг тийм үйлэнд нь хамжиж чадахгүй. Ямагт хамгаалсан арал байх болно. Хэлсэн шүү дээ. Хүн үргэлж муугаараа байдаг юм биш. Бас үргэлж сайнараа ч байдаг юм биш гэж. Төр зүрийн мунхрал муу үйл гаргаал эз муу төлөвч шилжээл үз. Гэхдээ тэр хүн дүрсээ алдаагүй шүү дээ. Тиймээс энэ нэхлийн үйлэнтэй хамжихгүй. Ялангуяа энэ туулын асуудлаар айгалдалаар уучсан оч гисэн даалгавар авсан нь ойлгомжтой байна. Тэ. Энд сэлэнг уусж байгаа бас. Туул нь хаан хинтигээс их аваад хэрлэнтэй нийлж урсж байгаа лөө. Тэгээд байгаль руу нь цутгаж байгаа лөө. Тэгэхээр энэ гур улсны орой хэсгээс нь өө нь бол дэмжиж чадахгүй байна. Хатуу хэвдвэл ус татрах заяул бий. Монгол бол гол ус муутай газар. Тэ. Угаас тэгээд тоолсны хэлгээд зүйл аим шиг тал та. Уг нь бол авсны эцэс төлдөг нь бол үнэн л дээ. Гэхдээ хэн төлөх юм бэ гэдэг дээр хэлээгүй. Заавал чи төлнө. Заавал чи өгөх ёстой гэсэн юм байхгүй. За. Тэр эвлэг өгөх нь ирсэн юм бол яах вэ? Өө чамд оронд нь өөр нэгийг өгөө. Чи дээшээ тэгэл мэдүүлчихэд чи угаасаа хүнс авч явах гэж лэрээ үздэй гэхэд заавал гэж шүү дээ. Тэрнээс заавал энийг авч байж гэсэн юм байхгүй байх нь шүү дээ. Зүгээр л тэр ирсэн хүчийг өөр тийш нь явуулж хариулж хүлээхэд л болно. Яг нь түр зүрийн арга барил. Тэр хооронд энэ олон түмэн нь ухаарад хандлага нь өөр болцсон байвал нэг хэсэгтээ дахиж илгээгдэж ирэхгүй байх юм шүү дээ. Машингийн арга. Гэхдээ маш их төвлөрөл золиос шаарддаг. Одоо ч залуу үеийн улаач өрсүүд өчнөөн л байгаа. Ном эрдэм шашныхаа ямаар лам ховрог хувилгаад ч бий байх. Дор бүрнэл нэгээс нөгөөд нь шийдэх арга барилыг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ арга барил нь өөрийн улс үндэстэн дотроо биш. Өөрсдийн чин эсрэг дайраад талцуулах гээд байгаа тэр болгоны эсрэг гард хийвэл хамаагүй амар болно. Тэгэж гард хийхийн тулд маш олон хүний нэрийг мэддэг байх хэрэгтэй болдог юм шүү дээ. Яа. Чамайг төрөхөд овог нэр жилч нь байна. Чамайг уушлахад бас овог нэр жил.
онтой байдаг юм шүү дээ. Даалтын үеийн хамгаалтаар маш их олон хүмүүсийн овг нэр жилсийг авдаг нь тэдний заяач өвөг дээдсүүдтэй хамтарч өөр тийш өөр үндэстэн лөө гарц хийх зорилтын үйл байсан шүү дээ. Тийм. Хүнийг төрхөөс өөхөх хүртэл дагаж явдаг зүйл бол нэр юм шүү дээ. Тийм шүү дээ. Өөрчлөгддөг үү? Тийм ээ. Тийм эсвэл даалт үйл гэдэг зүйл үүссэн. Нэгэн зэрэг маш олон зүйлийн хүчийг төвлөрүүлж байгаад өөр тийш шийдэх юм. Гэхдээ энэ дамжуулгуудыг хийхийн тулд тодорхой хэмжээний санаа сэтгэлийн бэлтгэлтэй бөгөөд золиос гаргах чадамжтай байх хэрэгтэй. За. Бас чамайг ийм зүйл хийлээ гэд хинч шагнахгүй. Гэхдээ чи төмөн олноо бодож байгаа бол зориглохоос өөр зам байхгүй. Эсвэл зовж байг зовсон дээрээс нь зоос олоод бай гэж байгаа бол чи болоогүй наа гэсэн үг. Хүмүүс зовх тусмал намайг баяжуулна гэж бодож байл. Чи улаач биш. Чи хувраг биш. Чи бол зүгээр л байдаг л нэг зэлт итгэхэд болж байгаа юм. Тийм. Дан яг үнэхээр гайх гэхээс илүүтэйгээр гацаанд орчоол байна л да бид бүгдээрээ. Гацаа биш ээ. Зүгээр л гадны бодлогын хорт ховсонд орчиж. Одоо би сайхан амьдарч байвал надад л гай нэрэхгүй бол болоо гэдэг тийм амжихуй үзэл ер нь сууж гинөө. Энэ ертөнц бол биеийн ертөнц биш. Бидний ертөнц. Бид гэдэгт ганцхан хүмүүс нь эвлэлд нь нэгтгэх хэлээд байгаа юм биш үү дээ. Хүн байгаль одоо ус юу вэ? Ус ургамал ан амьтан тэр болгоно бид гэж үзээд байгаа. Би гэдэг чинь хол явдаг зүйл. Чи агааргүйгээр бий байж чадахгүй. Чи нарны гэрэлгүйгээр бий болж чадахгүй. Чи усгүйгээр бий болж чадахгүй. Чи хоолгүйгээр ч бий болж чадахгүй. Бид гэхээр бас яадаг байх нь бүх ус ургамлын танаад л бүх усын нуугаад л бүхэн амьттай хятад идээд байгаа биш үү дээ. Зарим нь өсгөж үржүүлдэг. Зарим нь газар тариа хагалж ашигладаг. Зарим газраа нөөцөлж аривлан хэмндэг гэх мэт. Энэ ч л бидний үзэл шүү дээ. Би зүгтэл болчиход байна л да. Гацж байна. Яагаад заавал би гэж гэдэг. ертөнц өөрчлөгдөж байна. Одоо хуучин 9 цөл байсан газар хангай мод ургасан сайхан газар болж одоогийн мод өв сургамжтай газрууд нь говьчуулах юм билүү. Тийм шинжрүүгээ шилжих гэдэг юм шүү дээ. Энэ бол та нарын хувьд өөрчлөлт гэдэг байна. Энэ өөрчлөлт явагдахын тулд яах вэ? Маш их хүн амын төвлөрөл ол зомог одоо ахуй амьдралын идэж уух хүнсгээ бүх зүйл өөрчлөлтөнд орно. Хувирна. Өсөж цангахад хүрнэ. Дээрээс нь дайн тулаан үүснэ. Амархан биш ээ. Амархан биш гэдэг зүйлийг ойлгох. Та нарын одоогийн энэ асуудал үүдэн чухал биш ээ. Тэрний дараагийн дараах 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 15, 20 жилийн дараа гэх мэт энэ 5 жилүүдийн цаадхыг өгөн тооцоолцоод
Улаач маань байж ив шүү дээ. Улаач байж хоо. Иди чүтэ. Олон даарсуу тэгээд мажийлгахгүй л байлгаж байхгүй юу? Наад үрчээ хэрэгтэй өршөө. Юм чадна. Гол нь урам л байхгүй болсон байх. Тий. Орон гэдэг зүйлийг бас ирэх байна. Одоо ямар ч байсан байгаа гэдгийг дуулахад төмрийн дуудлагын үйл хийгээгүй юм байна. Тийм. Хичнээн хэлгэмжийн тийм гэлээч гэсэн тиймэрхүү зүйлтэй бол нэг айхтар. Бас өглөө дуулаад ингээд очирлаад аашлаад байдаг ч гэсэн тиймэрхүү зүйлийг нэг хандаагүй. Нөгөө айлгад нь манай дөрөвчаач гэдэг хэвээрэл байх шүү дээ. Тэр байгаа. Тэгвэл чамайг сайхан баян амьдруулъя гэх юм. Баян гэж юу юм бэ болно? Баян гэдэг үү? Юугаа арч дутаж гуцахгүй, юунд ч санаа зовхгүй. Чи тэгж чадна шүү дээ. Чам чадамж байгаа чамд нөө Юугаарч дутахгүй, юуг цодолдоод авцсан, юу дуртайгаа идэнэ. Хаашаа чамаагүй юу? Дэндөө уйтгартай юм шүү. Гол нь чи заал гэж хэлчих гээд байгаа байхгүй юу? Уйтгартай юм биш үү? Хүн тийм хэмжээнд ирэхээр л үхэж эхэлдэг. Ямар нэгэн зүйл дутагдж байна. Тэгвэл чиний оюун ухаанч ажиллана. За. Яаж энэ дутагдлыг нөхөх вэ гэж толгой оюун бодол чинь төвлөрч эхэлнэ. Тэгэхгүй бүх юм нь биелэн. Бүх юм анх бодлоод авчин. Бүх юм араа. Ийш тийшээ юм аваад амруугаа хийчин. Өмсчин, зөөчин. Энэ нэгэн хэвийн уйтгартай юм шиг та нарт санагдахгүй юу? Харин тэр зүйл рүү чинь хүмүүс шунан дурлаад тэмүүлээд байхгүй юу? Тийм л байхыг хүсэж ердөл. Тийм байлаа гэдэг ад жаргалтай болохгүй. Тийм байвал ад жаргалтай болох уу? Тэр үеэс л оюун ухаан чинь сэтгэхээ болно. Хичээл зүтгэл гэж байхгүй болно. За. Итгэх чармайлт чинь байхгүй болно. Эрүүл мэнд чинь ч муудна. Эрүүл мэндийг ч худалдаад авчих юм шүү. Тэгжил ойлгоод. За чи бол худалдаж авах юм байна. Харин эрүүл мэндийг худалдаад авчих санаа зовлохгүй байдаг байгаа шүү дээ. Нэг зүрх модлоо нэг хүний зүрхийг авчих гэх юм. Бараг тэгэх гээд байна. Та нарт тэгвэл өөрөө энэ дээр устгах ёстой төрөл болоо ирчихсэн шүү дээ тэгвэл. Ёстой нөгөө нэг төмрийн доотлогыг хийвэл таарахаар юм болно. Нэг дор буушлах хэрэгтэй болох юм. Тэгэхээр энэ хязгааргүй их сонол хүслийн зүйл та нарт ямар ч ад жаргалыг авчихгүй гэдгийг өгөөд бат хэлье. Сонолд ямар ёроол гэж байх биш. Сунлаас үүдсэн хитийдсэн зүйлс бол богинохон хөлтэй. Жижигхэн толгойтой. Цүдийсэн гидстэй. Уужим ходоотой. Тийм л дүр төрхтэй хүмүүс их харагдана да. Тэр бол доод төвснийх нь. Арай дээд төвснийх нь бол өөрөөр хоолдог. Яаж? Хүний сэтгэл санаагаар тоглож ичмийн сорж өөрийнхөө гоо дүрх үзэсгэлэнгээ амь насаа болгодог хүмүүс. Бас тийм юм байна. Байлгүй яах вэ? Па. Шууд чамаас идэх гэсэн үг шүү дээ. Оо. Чи тийм юмд нэрвэгдэхээр санаа сэтгэлээр онж бачуур амьдрах ямар ч итгэл урамгүй болсон мэт. Харин нөгөө идэж авсан хүчтэй хүн нь яах вэ? Өнгө зүсний мэгдээ гэрэлтэй жавхааж хоо сайхан болгоод л яваад байна боддоо.
Хүний амьдын эрчмэстэй гэж идэж болдог бахны. Тийм нэг их зааж өгж байгаа юм байна. Яа. Сургачч байгаа юм байна да. Өстой зэрэг бодог юм биш үү? Чадахчдын арга барил сайжирсан байна. Мөн өөрсдийнхөө нөлөөг хэлэх гэж та нарт маш их сургасан байна. Оюун санаанд маш их нөлөөлдөг л болоод байгаа л та. Ялангуяа Монголд бол энэ зэргийн тулаан маш ихээр ирж энэ дарамтаас өвдөж зарим хүмүүс амь насаач харлах дээр тулж байгаа. Зарим нь сархад хүртэж өдөр шөнийг арга цаачж байж магадгүй. Тэр зүйлийг даахгүй гэсэн. Тэр зүйл эмзэгшээд санаа сэтгэл нь тавгүйтгэхээр манархыг хүсэж байгаа хүмүүс ч байгаа. Одоо хар тамхи сархад тэгээд маш богино хугацаанд сэтгэл сэргээж болох юу л байна бүгдийг энэ мансор тэр чинээгээр бас хоруулсан хүмүүс байж болно. Тэр хоруулсан хүмүүсийг цөөн хэдэн сордог хүмүүс нь ийм зүйлдээ автуулаад бариад байж болно гэсэн үг юм. Тэгэхгүй бол өөрсдөө хоолгүй болно шүү дээ. Тийм учраас энэ зүйлийг дэвэр гэж энгийн зүйл мэт ярьж та нарт ухуулж өгч болно. Гэтэл яг үндэ өөрсдийгөө л өхүүлэхгүй тулд та нарыг игнэндээ нэгтгэхэд сорж идээд байж болно шүү дээ. Та нарыг тэнэг бишийг мэднэ. Тийм байж тэнэг дүр эсгэх нь юм. Тэнэг дүр эсгэж явсаар байгаа сүулдэ тэрэндээ дасчдаг юм. Дорой юм шиг царайлаад дуугаа байгаад үл яах вэ? Сүулдэ би дорой юм байна гэд хүлээн зөвшөөрч эхэлдэг. Цаг нь ирэхээр шийдэх нь үзье гэж болохгүй. Минь даруул хариуцлагыг өрүүлж шийдэж байх ёстой юм. Чиний өмнөөс өөр хэн ч хийхгүй шүү дээ. Амдаараа яг тэр альтан болох боломжтой байдаг юм. Хүн чөтгөр болж чадахгүй харин альтан болж чадна. Яа. Амьд чөтгөр гэж хүн дээр төвлөрдөг юм шүү дээ. Яагаад гэвэл тэр хүчийг дийлэхгүй. Ихэнх нь хүний шунал ус хонзон ата хонзонгийн хүнээс ялгардаг шинж тэмдгүүдээр альбан болж бийжих боломжтой байдгаас чөтгөр болж чаддаг. Гэхдээ хүн чөтгөрөө танихгүй бурхнаа танихгүй гэсэн шүү дээ. Гэхдээ өөрсдийгөө чөтгөр гэж тэрний боол болцлооч гэдэг юм уу? Эсвэл би чөтгөр шиг хүн шүү гэж дүгнж болохгүй байна. Ягаад гэвэл альбан чөтгөр хоёрыг ялгаж чадахгүй юм чинь. Энэ хоёр ялгаатай юу гэвэл ялгаатай маш их. Чөтгөр нь арай дээр төвснийх. Альбан гэдэг бол зөвхөн л хүний муу санаа бодол шунлаас үүдэлтэй хүч шүү дээ. Чөтгөр буюу хар хүч гэх юм бол ерөөсөө энэ харуугийн харанхуй залгигч хүч юм. Тэгтээ өдөр харанхуй хар гэж ярьж байгаа зүйл чи яг үнэхээр тийм муу зүйл юм уу? Харанхуй хар гэдэг зүйл гэрэлгийгээ байж ижил харанхуй хар гэдэг зүйлийг бид нэр ялгаж таньж чадчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ч магтсан болох шүү. Гэхдээ ямар ч байсан бодит хүн байхгүй юу? Бодит хүнийг сонсмоор. Тулалддаг энэ хоёр хизээш нэг тал биш.
харанхуй бүтэж авдагч үе би бас нөгөө талаас нь гэрлэн дийлдэгч үе би. Гэхдээ хизээч бүрэн дийлж байгаагүй. Нэг нь нөгөөгөө бас тоддох хүчж байж болно шүү дээ. Тэгээ би энэ дээр юуг танаас давхар асуух гэдэг нь гэхээр үнэхээр тэр зөвхөнлийн цаг хугацаа гэдэг зүйлөө ардчихдээ. Тэгтэл одоо бидний байж байгаа зэрэг харалт. Яах вэ? Заавал та нар тэрийг хэрэгжүүлэх албатай ч биш дээ. Өөр нэгэн түүчэлээ тэдэнтэй хамтарч наан цаана уулж байгаа л сайхан цаг ярингуут нь тэр хэдийгэл танилцахгүй тэгэл болоо шүү. Ястал арга тарга бондо. Тэгээд хэрвээ хамгийн гол нь одоо ингэ бодохоор нөгөө хөх тамганы өрсөлдөөн гэдэг зүйл яригдах гэдэг юм л та. Яа да таныг заларсан дээр л өстө ам хэлий чин залгааж байна. Над долдож байгаа дээр нь л нэг бүгдийг л асууж явах юм шиг байна уу? Олоо чиглэлийг хичээлэх багтаа өргөе. Үнэхээр тэр тамганы ивэл гэдэг зүйлээс хасагдчихвол яа. Яавал гэж өвөө наргын хэллээ шүү дээ. Ингээд түүчлээд байгаа бол тэрийг дагчих. Дагаж явж байгаад тэр хэд чинь тэгэл хаарад гар зэхтэйгээр ингэж яваад нэг жоохон ард нь гарнаа да. Тэгж байгаа л за сайхан цаг нь ингээ болоод эхэллээ гэнгүүт шууд устгахчих. Тэгэл тоон байх болно шүү дээ. Тэр зүйл заавал цус дагуулдаг гэдэг ийм учиртай гэж юу? Өөр яах? Эсвэл ивэлээ тэдэнд алдах болж байна уу? Бид одоо тэр ивэлээ өөрсдөө хайчаад байна шүү. Тэр сайхан агуу. Тэрийг өөр нэг нь олж аваад тэгээ явангууд тэрийг дагаал явж л байл та. Тэгээд тэд голчлон юмыг хийж байгаад хамаг өрсөлдөгчдийн дуусгаад тэр бол та нар бас дагаа хөгжөөл байх шүү дээ. Тийм үү? Тэр түүчэлэгчээ дагаа хөгжин. Тэгж явж байгаа өөртөө чамгүй хүчтэй болоод ирэн тэр үед нь л нөгөө талынхаа толгойг нь авчихгүй юу? Араас нь хотголдог ч юм уу? Ямар шигтэй юм бэ? Тэгэл нөгөө ивэлийн авсан нөгөө хэд нь байхгүй алга болцгоо за хуучинд нь ивэлийн өгч идэл гэж шүү дээ. Өөр яа. Яма. Өөний шүү дээ. Заавал цэвэр аргаар ялах албатай гэж юм. Өмнөхс чинь дайтчлээ гэл. Урд нь өвгдөө эцүүд чинь юм болгоны түүчэнд оролцож явсаар маш их ард иргэд олноороо золиослогдож тэгжвэж ивэл авч байсан. Тиймээс та нар цөөхөлээд энэ гарцыг нөх боломж байхгүй шүү дээ одоо хүртэл. Тэгвэл эндээс бас нэг иш аваад нэгтлийг ханарч дагж байгаа тэгж байгаа да. Өөрхөн хотголж болох юм байж гэдэг юм одоо нэг арга барилаа өөрчлүүл яа тийм дээ. Тэгэхгүй одоо 3 сая дээрээ дахиад зөвгөн л авлаа гэдэг дахиад хэд болох юм? 10,000. 600,000 голтлоо хярсан сураг байдаг юм байна. Заавал өмнөхшгэ байх албатай гэж үү дээ. Явцын дунд яаж сэтгэж болно шүү дээ. Одоо тэвлээ чинь цусны арга барил гэдэг зүйл аллагын арга барилаар биш. Бэлэг чанарыг илүү их ашигладаг болоод байна. Тайм болж байна. Энэ ерөөсөө л байгалийн баялаг гэж ярддаг зүйл чинь шавхагдаад л тэрийг л булаацалж байгаа цус урсгасан тэмцэл шүү дээ. Харин бараг дэлхийн 3 дугаар дан шахуул юм болчлаа л даа энэ тэнд. Хэрэглээ ихссэн. Тэрийг яаж нөхөх вэ? Тэр хэрэглээг хангахын тулд одоо байгаа ашигтай зүйлс болгонтой газрууд дайн хийж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ шавхагдаа дуусаад ирэх үед юу болох вэ? Тэр яа. Дайн хийх утгагүй болно гэсэн үг юм. Харин нэгэд байхгүй болсон зүйл дээр ивэл юм ч хомстоод ирнэ. Тэр үед яах вэ? Шинэ хөгжиж байгаа нэг юм бий болохын тулд жатахын тэмцээнийг эхлүүлэх юм шүү дээ.
Энэ үеийг 28 оноос эхэлнэ гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө л ивэлийн тэмцээн. Одоо Монголд ч бас ганц нэг зүйл ажиглагдсан байх. Зөвхөн нэг газар бэлдэх ч юм уу. Байнга. Зөвхөн нэг газараа үер болдог ч юм уу. Зөвхөн нэг газараа гавьшиг болдог ч юм уу. Байна л да. Тэгвэл бусад улс орнд бас ингээд зөвхөн нэг газараа онлоод ингээд янз бүрээр гай гамшиг ирээдүүл ямар. Харин тэр чинь л аимшиг болж байгаа байхгүй юу? Тэндээс хүмүүс эхлээд дайжж үзнэ. Ер нь их л зогтдог л да. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэр зүйл дагаад байвал яах вэ? Нөгөө залбирж шүтдэг бурхан тэнгэр юу вэ? Тэр болгоноос бол тусгойж биднийг энэ зовлонгоос салахын тулд өөр нэгэнд энэ гайг үрүүлээд өгөөч гэж тусламж гойхол болно. Тэр үед жатахчд бий болох юм. Тэгэхээр Монголд байгаа энэ олон үзмэрчдийн олон шашны энэ төлөөлөл чи яг юу юм бэ? Тэгэл эртнээс л бэлтгэгдэл ийм олон байгаа юм байна шүү дээ. Бураны дараах мөг шиг олон болсон ш. Одоо буруудах харгаа алга л та. Сайн л үстэй тэгэл жижиг сажиг юм давтчихл байг л дээ. Тэгээ дараа нь тийм тэмцээн шахааны үед яах нь харъя. Хөгжиж байгаа буруудах харгаа алга тэд туслах хүмүүстэй тусалж байна. Тэд тусдын гуйсан нэгэндээ дэм өгч байна. Яг уу сайлхан сайлаад муулах нь муулдаг л баг. Чи өмнө би хотлаа гэдэг л баг. Тэрэнд анхаарал хандуулах биш. Харин яах вэ гэдэг зөвлөл байна. Яавал болох вэ? Хамаагүй сайнтай мотоо савд үрдэг тэгээд бүгдээрээ холилдог дүүргэж чамаагүй тэгээд өөрсдөө л сүрчихгүй бол шүү дээ. За тэгж боддог л асуулт. Бид ч одоо 100 юм 60 хоногчээр 3 сая гаруулаа гэж юу ч болоод байгаа. Юу л болог. Нэг бүтлэн бороо ширх цагтаа тийм үү хэрэггүй юм шиг байна. Ямар маргааш бүгд байхгүй болох гэж байгаа биш. Тэгэл нэг алдарт өгөөл хэлдэг шүү дээ. Алтан дээр сандалсан гуйлагч та. Алт байтугай усчгүй болох гэдэг байна. Харин тийм ээ. Ирээдүйн хажуур хүүхдүүд гэдэг ингээд ингээр харах харлал өрөвдөг. Тэглэгээд яалтаа. Ирээдүй болоогүй байна. Та нар одоо цаг үед байна. Ирээдүйг бодож саналахын оронд өнөөдөр хичээгээд маргаашаа бэлдүүл илүү дээ. Тэхийн тулд дуугүй номоо байж болохгүй. Өөр хүүхдээ ирээдүйг үлдээх гэж байгаа бол идэж уудаг, өмсөж идэх, бас эцэг их байх, хүмүүжүүлэх. Бие яаж авч явах вэ гэх мэт олон зүйл дээр одоо цаг үеийнхэн анхааруул таарна. Өөрсдөө л үлгэрлэхгүй бол мянгантаа өглөөд юу болох ч биш юм шиг байна уу? Наа цагын жишээ аваад ярихад өөрөө хулгайж иж үр хөвгтөд чи битгий хулгай хийгээл тэгээд тэр чинь тэнэг үсттэй. Зөвхөн жишээ ярихад Ямар ч гэсэн ородороо ярьсан ч гэсэн өгөн цогцлог хиймээр илүү гон байна. харин тийм ээ би ч одоо бүр санаа зовоод төгшөөд олигтойч нэг сайн мэдээ дуулгачихгүй сайн сайхан зүйлэгч ярьчихгүй сууж байгаа өөртөө харуулчихсан. Ер нь сөрөг юм ярихад хоёр талаас эерэг ярьлаа гэж бодъё. Чи эерэг юм ярина. Өвөн чи эерэг болгож ярьлаа гэж бодоход энэ дундаас юу гарч ирэх вэ? Мөрөөдлийн яриа л бий болно. Харин бодит буруу талын зүйлийг чи мэдүүлж байна. Өвөн эндээс нь
Мааш нь цааш нь аргалж болох арга байна уу? Цаашид яахаар байна гэдгийг хэлж өгөхөөр энэ эсрэг хоёр зүйлээр шин санаа гарч ирж байна гэсэн үг. Магадгүй чиний хэлж ярьж байгаа болгонд дууцдаг, уурладаг хүмүүс байж бол байгаа. Одоо тэр болгонд гэхдээ эрэг сөрөг хоёр дундаас ухаан гарч ирж болно. Зөрчлийн тэмцлээс. Та тэгээ энэ дундаас ингэ бодохоор та тэр дашгтын уур хэлэн тэр зөвл өгшөө. За тэгээ дээрээс нь одоо улсны эцдүүд ч байна уу, өөр хүчин зүйлийн ч байна уу, шоолт гэдэг зүйл хэрэгдэт байгаа шүү дээ. Далд хүчин зүйл хий ухаар зүйл юм. Тэрний талаар одоо яах вэ? Таны байр суурь одоо хандлага. Дошгорч байгаа гэдэг тал нь олон янз байгаа. Одоо олоосод уудаг өвгдийн дошгорсон л гэж ярьж байгаа болохоос олон төмнийг ингэн тэгэн гэсэн юм байхгүй. Байхгүй харин. Хамгийн гол нь сөрөг муу талынх нь одоо Тэнгэрийн ивэлээсээ гараад өөр талын муу хүчтэй нөхцөхгүй гэдэг зүйл дээр л дошгорж уурлаад байгаа шүү дээ. Тэрнээс бүгдийг ална, хядна гэсэн зүйл байхгүй байх нь шүү дээ. Өвгдөөцийн ч хувьд бол тийм. Хүмүүс нь болохоор шашин шүтлэг гэдэг юм чинь ингээд миний юм хийсэн муу зүйлийг хідэн зоосоор арилгаж өгөөд тэгээд би үргэлжлүүлээд гэмээ хийж болох юмаа гэдэг зүйлийг үргэлжилт тулгадаг байсан. Тийм. Харин шудраг мөрийн зарчимтай үг дээцүүч нь болохоор чи буруу зүйл хийчихээ давхар зоос өгнө. Улаан чадмын зоос өглөө гээд чиний хийсэн зүйл яхаараа цайрах ёстой гэж уурлаад байгаа юм шүү дээ. Чамд өөрөө ойлгох ухаан байна уу? Чи дахиж энэ зүйлийг чамайг засч өглөө гэж бодлоо. Энэ зүйлийг чинь засч өгөхийн тулд чи өөрөө дахиж муу зүйл үлдэхгүй байх ёстой шүү гэдэг ам асуух гээд байдаг. Гэтэл энийг зоосоор шийдчихнэ. Тэгээд би үргэлжлүүлээд юмаа хийнэ гэхээр уурлаж догшрох нь аргагүй шүү дээ. Тэгчгээд л би гингүй байж байгаа гайдуулсан хоо гэж ингээд ирэх нь манай улаачийн залдаг бусад өвгд эцүүдэд таалагддаг байна. Тийм. Шудраг бай гिचгээд за зоос нь хэрэгтэй юм да нэг улаачтаа нэг инги тгий гэж болохгүй байх юм шүү дээ. Угаас тийм онгодод биш л дээ. Тийм зүйлийг хийж өгсөнгөө гэж улаач руу одоо яг ил цагаан хэлж чадахгүй. Гэхдээ цаагаараа мэрсэр. Дооч нөгөө яриа хийвэрэн штэ. Буйнаал ламар бузраа бөөгөр гэдэг. Тийм минь хийж өгөөгүй байлаа гэдэл гадуурхаад байх хэрэг байна уу? Харин тийм л байна. Ашигтай л болоо. Та нар ч угаасаа ямар ч шашин шүтлгийг ашигладаг л байсан хүмүүс л дээ. Өвгдөө эцүүч нь бол тийм л байсан. Гэхдээ тэр нь муу мухаага арилгуулах гэж биш. Тэндээс нь гарч ирэх чадвар гүн ухаан зэргийг авч энэ ертөнцийн хүмүүсийг засах хууль цаазыг бий болгоход зориулсан байсан. Яаж тэднээс ив нэгдэлтэй байх уу гэж одоо 800-ны өмнөх өвгдөөцүүч нь гэхэд яаж вэ? Христ, Ислам, Тэнгэр, Бурхны шашингээ бүгдийг хүндэтгэж хүлийн зөвшөөрнө. Харин гол нь та нар ивтэй бай. Нэг ертөнцид нэг улсад нэг нэгнээ битгий ядал, битгий байл. Гэх мэтчлэн хууль цаазын тохируулж олон төмнийг ив нэгдэлтэй байлгаж амаржуулж байсан байх шүү дээ. Тэрнээс биш гин болгоно юмыг яаж юмтгүү байл нэг Христийн юм дээр очино. Тэрний дараа хувраг дээр очино, өргөл барьцаа өгчнө. За бас юмыг яаж идэх энэ хоёр нь бүтлэхгүй болох юм бол за нэг бөөд очиж гэдэг юм уу? Ийм зэл биш шүү дээ.
Энэ одоогийн арга барил чинь маш жижигхэн өчүүхэн байх шүү дээ. Яаж ч болтод зогтлаа гээд овг нэржил чиний төрх байдал нүүр чиний сүнс чиний ялгарах үнэр чиний заяач харж яваа тэнгэрүүд чинь ямар ч төвшөнд өөрчлөгдөхгүй гэсэн. Яаж ийж болж хамааг ангуучилсаар байх болно шүү дээ. Буруу зүйл хийсэн л бол. Тэ энэс үнэхээр мэрэгсэн төвшөнд хүрж байж л мууга үйлцээр байсан ч гайн чамд ирэхгүйгээр байлгаж болно. Гэтэл тийм төвшөнд хүрээгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэгж буруу зүйлээ хийхэл болцгоо. Зоос мөнгөө барихаараа л цайрчж байна. Ингээд аргалагдаж байна гэж бүү энэ дөр. Яагаад гэвэл тэр юмыг дамжуулж өгж байгаа тэр шашны хүмүүс чинь өөрсдөө та нарыг тийм гэдгийг мэддэг учраас мунхруулж өөрсдөө байж байгаа юм шүү дээ. Яг үнэхээр цаана нь үнэхээр Тэнгэр бурхных нь юм ивэгээд байгаа мó эсвэл залмихт нь нуугдж байна уу? Хар муу хүчнийх нь нуугдж байна гэдгийг та нар ялгаж чадахгүй. Энэ бол хамгийн том алдаа. Гэтэ хүмүүс зарим зүйлд шинжлэх ухаан ч юу бодит үндэслэл дээр толгорлдог болсон юм шүү. Би бас тэгж гадарлаа ажиглаад бодит үндэслэл гэвэл хүн бол цэвэр эрчим. Чи ямар эрчимтэй вэ? Тэр эрчимтэй таталцаж түлхэлцэн. Тийм биз? Чи ямар эрчмийг үйлдвэрлэн тэр эрчмээ тараа. Бас түүнийг татна. Бас түүгээ. Тэр л хойл байна. Тэгэхээр таны яран дундаас би бас гайхадлаа л та. Яг үнэхээр энэ зүйл надад зөвхөн надад ч шин босод иргэн тойрны хүмүүс ч мэддэг баг. Би энийг яагаад амар шигтэйгээр мэдэрсэн бэ гэхээр наашаа ирж явхад үнэр би нэг тань дөрөв хэлжсэн бол үнэр гэдэг зүйл амар шигтэй. Яагаад вэ? Яагаад энэ амар шигтэй илжирсэн үнэр хаанаас гараад байгаа юм бэ хүмүүс? Илжирсэн бодлоос илжирсэн л үнэр ялах юм шүү дээ. Түр өмхийрсэн махны үнэр шиг байж тогтож суухын аргагүй тийм үнэр. Тэгтээ тэр хээр хөдөө талд хөнгөө газар биш яг хүн зам цоглорсон газар өстэй гэж үнэрсэж байна. Идэхгүй дээ. Махны үн өндөр болцсон тэгэл маха бодож исэн юм байлгүй. Эм. Одоо мах гэдэг чинь магнит оргоноос өмдөө болоод байна уу? Цайхан хорхог хийж идэхээс ингээд бодож исэн хүмүүсийн дунд явж исэн чинь чи яаж мэддэг? Мэдгүй байна. Эсвэл мах нь үнд орцсон яана гэж бодож хахад махны л бодлыг ирчим эргэлдэн шүү дээ. Оо ингээд намайг шатлаад байна. Ингээл өгөн болцаар болчлаа. Тэр хүний дотоод өнөр хаанаас алгардаг юм бэ тэгэхээр? Хүний бие дотор маш олон үйлдвэрлэгчд бий болгох гэсэн үг. Маш жижиг. Тэр болгоныг яах вэ? Хүн оюун бодлороо бий болгож чаддаг. Оюун бодол гэдэг бол бас эрчим юм шүү дээ. Тэр зүйлийг төвлөрөх тусам тэр томорж нэгтарч эхэлдэг. Тэндээс үнэр бий болж үйлдвэрлэгдэнэ. Таатай өнөр, тааг өнөр, сөрөг зүйлсийг бодох зорт өнөртөх өнөр гэл. Энэ тентх юм үнэртэж явах байлгүй та. Хамрын өнөртэй би ямар нохоо юу? Амаараа Хавдаг дэшгүй. Хамраараа биш үнэртэх ийм зүйлээ болоо шууд амаараа л залхиад байхгүй юу? Тэгэхээр
энэ дэр бас гайхалтай зүйл байна л да. Гайхалтай. Тэрнээ танаас магад асууж чижсэн юм. Бол агуул тухайд манараад мань асууж чижсэн юу гэж хэлж байна. Аюун бодол гэдэг хаанаас сургаж гарч ирдэг. Яг үнэхээр бодлороо тэр зүйлийг үйлдвэрлээд байгаа юм бол тэр бодол гэдэг хаанаас сургаж ирдэг. Дахиад энэ чинь энгийн зүйл яа шүү дээ. Харин тийм ээ. Энэ тойрог ертөнцийн энэ дуу аваа үзэгдэх харагдах бүх юмнууд чинь та нарын бодол ойлгож байна. За. Энэ эргэлтийн эрчмээр та нар чихээрээ харах нүд мэдрэмж бүх зүйлээр энэ эрчим нь цохигдоод бодол гэдэг зүйлсүүд орж гараад байна. Маш олноо. Аа. Энэ бол цэвэр эргэлтийн хүч юм. Та нар тэр их эргэлтэн донд нэрвэгдээд орж гараад байгаа. Тэрнээсээ үүдэж бодол хэмээх чинь бий болж байна. Сөрөг бодол, эрэг бодол гэдэг сөргийг Зөв. Энэ ертөнц төрчөнд өргөнлөө эрэг сөрөг ерөөсөө 9 бусын хүмүүсийн үллийн зам мөрийн түгээсэн зүйлс байгаа. Тэр болгон та нарт давхараас бодол болж орж ирэх боломжтой юм шүү дээ. Нэвчиж. Яг салхи шиг. Харин та нар тэрийг орж ирж харваж орж ирнэ. Зармийн хамгаалсан, зармийн хаана гэдэг бол ерөөсөө хүн өөрөө нээлттэй байна уу, нээлтгүй байна уу гэдгээс болно. Ондоо. Тэрийг одоо юу гэх юм бэ? Бодлын дархлал гэх юм уу да. Хүмүүжилч гэж болно. Яагаад би энийг бас давхраас гоод юм бэ? Магадгүй тухай ондоо төвшөнд асууж байсан баг л да. Одоо юм болоод байгаа. Энэ бас хүмүүсийн нэлийн дүгэмэл тархсан ч баг. Яг нэг хатангуул хүүхдээ шиг юм болохоор л тэнийг масууж хийх байх л та. Бодлын хүч. Бодлороо дуудах гэдэг зүйл яриад байна. Энэ дээр болохоор энгийнээр орчин цагийн хэлээр ингээд хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлах юм бол нөгөө манифест буюу хавталангийн бэлгийг хүлээж авах гэдэг зүйл яригддаг байна. Эрэг зүйлийг бод, сайхан зүйлийг бод, сайн зүйлийг төлөөлөл. Төлөөлөд нүдэндээ ингээд бүр бодит бол бод гэж. Тэгээд онгод нөгөө чинь юу чихгүй байл бодоо суугаадах юм нэ. Мөрөд. Биш та сайхан. Сайхан тийм баян болсон мингэнтэйг нь бодоол. Үйлдэл гаддаггүй. Нөгөө өнч жоохоор унаад ирээсэ гэдэг юм. Тэгээд л өөртөө унаад өгөх юм шүү. Тэгээ би бодол гэдэг л хаанаас үүсэлтэй вэ гэдэг юм. Талаар асууад байхгүй юу? Бодлыг бодитжуулах гэдэг юм болчиход байна л да. Янз бүрийн зүйл байна. Тэр мэт жижиг арга сарга юу байх? Нөө тэр мөрөддөг хүмүүст л хэрэгтэй байх. Туршиж үзэж байна гэж байна. Туршиг. Хоосон зүйл хоосон болгох юм байна гэж ойлго. Жижиг зүйл дээр төвлөрж зөв үйлдэлээр ашиг гаргаж авч байж тэрэн дээрээс суурилж явахыг хэлдгээс нэгнээс нь булгааж эсвэл дуудах гэнэ үү? Ямар сайхан билээ амьдрал вэ? Өөрийн хүс хүчээр олж зөв үйлдэлээр авсан зүйлс үргэлж амттай байдаг юм шиг байна. Харин бусдынх дээр долдогдсон зүйл ямар ч амтгүй, бас ямар ч суурьгүй, ямар ч ухааралгүй байдаг. Тэгэхээр нөгөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх гэдэг. Сэтгэлийн ханамж гэдэг зүйл яригдаад ирж байгаа байхгүй. Одоогоор байгаа зүйлдээ дасан зохицохыг сэтгэл ханамж гэхгүй. Эхлээд нийт олон сөрөг, эерэг гэдэг орчноо бүрдүүлэх ёстой. Та нарыг шаналгах, та нарыг дарамтлах, шудраг бус зүйлс одоо юу вэ? Энэ болгоны бүгдийн тас зогч хайчхаал энгийн ахууруугаа шилжих үед тэр бол ад жаргал, баян тансаг байдал болно. Тэгэхгүй ингээл бүх юм шудраг бус, танилтал, хээл ахуул юу байдгийг
арих дарас. Хулгай дээр ман суурал манарал гэл. Энэ зүйл үү? Та нарт хязгаарч чадж жаргалахгүй. Та нарыг л тэд ашиглаад идээд байна гэсэн үг. Давхар та нар ч өөрсдөө хордож байгаа. Тэгээ нөгөө имлэгээ бараад имлэг нь болохоор онтож хэвдэг газар нь нэмэгдэн тэрнээс имнэх домнох газар нь олон болохгүй харамсалтай л юм. Сархад уудаг газар нь нэмэгдэг хэрнээ сайхан эрдэм ном хийж бүтээй гэдэг газрууд нэмэгдэхгүй нь бас харамсалтай. Харин тийм ээ. Энэ тэгэл ойлгомжтой байна шүү дээ. Та нарыг эрүүл байлгыг их юм алга. Та нарыг тайван сайхан орчинтай тийм юм хийж үйлдвэрлэх их газар алга. Та нарыг ухаантай, мэдлэгтэй бол гэсэн дадлагжуулдаг сургах юм нь алга. Алд бие чинь хайрлаад бид нар ийм хориг цаад тавилаа, ийм юм идэж өгөө гэдэг хориг нь алга. Энэ юус тэгэхээр харийн бодлого байгаа ч дээ. Та нарыг эрүүл авахыг бодох юм биш. Та нарыг сархад болгож хооронд чинь талцуулна, тулалдуулна. Эрүүл мэндийг чинь хохироо. Тэгээд эмч домч дээр нөрхөр имлэг байхгүй. Өвөн сонссон. Өөр болно болохгүй гэж ярилцаад байгаа юм уу? Тий. Яг үер гэж юу вэ? Үер гэхээр ерөөсөл нөгөө юу л ахгүй юу? Одоо нэгэр доол бас нийцдүүдийн хэлөө. Хоёрдугаар тэгэхээр нөгөө махан бэний тэнэглэгээ төлөөсийг л төлөх гээд байна уу гэдэг ч юм. Төлөөс интердэ чухал биш. Нэг юм ойлгохгүй шүү дээ. Харин тийм л Өөрөнд нь Улаанбаатар дахь туул гол чинь одоогийн шиг байгаагүй. Энээсээ 7 дахин том байсан гэвод. Тэгвэл тэр хуучин урсгалаад хүрээд томорж болох юм аа. Тэрийг та үер гэж хэлж болохгүй. Тэгэхээр юу гэх юм? Та нар л тэрийг шахаж барьсан, тулж очсон болохоос тэр өмнө нь байгаагаас 7 дахин том байсан гэсэн. Тэгэхээр тэр гол игзгэн таарвал буцаад 7 дахин томорж болно л гэсэн. Энийг үер гэж хэлж болохгүй гэсэн үг. Тэгээ ерөөсөл одоо үер том юм болно оол усны эзэдүүдийн хилэн дүртэн нэгэн одоо энэ жил бол яригдж байгаа зүйл ердөө тийм байна. Тэрэн дээр нэрмээс болж байгаа юм шиг тэгэл дуулгалын ингээд иглээ айсаа газрын нэглээ тэглээ гэх юм. Би бүрсэл рүү айлах очроо ухаанаач итгэм байла. Тэр юмд гар бие оролцоод яах вэ? Өвөн ямар ч байсан оролцохгүй. Харин ч эсрэгээр хаалтыг хийгээд яв. Та нар тийм аядаахгүй шүү дээ. Тог цахилгаан гэдэг юм байхгүй. Түлш нь байхгүй. Даа нэг ямар нэгэн тийм үер усны тийм аюул боллоо гэж тооцоолъё. За. Хүнс хоол байхгүй, эрүүл ах байхгүй. Өстө жинхэнэ агуун сүрхтэй очиж шүү дээ. Харилцаа холбоо байхгүй. Байхгүй бол. Одоо тэгээд яг ингэ санаа Тийм зүйлийг хүсээ эд чирэггүй. Тийм сануулга энэ төр биш. Зөвөр л эргээд ус нь гол нь өргөсөх арга хэмжээ байгалийн эргэлтээрээ болж байгаа юм яг хараа гамшиг болгох тийм. гамшиг л гэж яриад байна шүү дээ. Гамшиг биш.
урд нь 7 дахин бага байсан бол ядаж 2 дахин их болох боломжтой гэсэн үг шүү дээ. Зүгээр л та нарын нүд дасчихаж ийм нарийнхан байдаг ингээд. Гэтэл энээсээ 7 дахин том байсан гэж өгөөд хэлээд байна шүү дээ. Урд нь. Тэгэхээр аюул гамшиг гисгэлч гинөө юу гэж нэрлэн хамаалал. Та нарт энийг давах чадамж байна уу байхгүй юу? Байхгүй юу? Бэлэн байх хэрэгтэй шүү дээ. За вирус боллоо, тийм боллоо их тэгэл тахал өвчин инээтрийг ялгарна. Энэ тоолголчоо да ямар аимшигтай баг. За энэ ч домц нар нь хүрлцэх үү? Хүрлцэхгүй. Байлгах юм байна уу? Харилцаа холбоо байна уу? Тог юм байна уу? За нөгөө нэг гүлэрж өрдөг гар утас гэж бунч ажиллагааг болно. Төмөргөлгөн явахгүй, түлш байхгүй. Тийм. Тэгээд яаж амьдрах юм бэ? Нэгэндээ идэх үү? Гэдэг яах вэ? Тэгэл ястай нөгөө бүх юм эсвэл харийнхаа наашаа хүрээдрээ зоосоогоо гэх юм уу? Ядаж тэгж хэлэх гэхээр холбоо харилцаач байхгүй. Кичүү болоод байна. Ердөл нөгөө гайхамшиг энэ чин гайхамшиг гэл тэр гайхамшигыг одоо хин дуудсан болж таарад байгааг л ойлгохгүй. Бид яагаад ч тийм юм боллоо гэхэд та нар харийнхны л олзуулна шүү. За. Тэгэхээр энэ тал дээр дал чадвартай өөрсгөд ойлгох тийм зүйл болгоулахгүй талаас нь үйл хийж үгүй сайн байна. Өөрсдөө тийм имийг даах юм шиг тийм гисгэл, тийм нэхэл энтер гэж өрн дуудах үйлч хийж болохгүй. Яста нөгөө согтоо говьсон баатар нэг мэдсэн тэгээ бүр нэг мөр нам унаа л гэсэн үг. Тэгэхээр ядаж хоронд хорцсон ч гэсэн нэг говьс хийсэн байж байгаа сэргэхээ бодно угаа. Олон улс оронд аюул гамшиг маш олноор зэрэг болох болно. За. Энэ улам л нэмэгдэнэ. Одоо бол альбан ба уул усны дайн болж эхэлж байгаа юм байна. Хэн нь эзэн вэ гэдэг тэмцээн юм бэ? Хүнэн дийлэх үү? Хөрсд газрын дийлэх үү гэдэг тулаа юм уу да. Тэр тулаан даамжраад ирэхээр л нэг газар дээрээ байнга нэрглэг болоод буугаад байна гэсэн юмыг өгөөд хэлээд байгаа. Энээс өдөж ятгахчд бий болно гэсэн. Гэхдээ жатгахчд үүссэн ч хөрсд газар нь хүсснээрээ танд цөөхсөр байх болно. Дүрмийн тэд өөрсдөө гаргаад байгаа шүү дээ. Хүн биш. Хүн дүрм үүсгэх чадамжгүй. Бид одоо тэр яг юу хийгээд нэг л их сайхан нэгнийхээ айцаар тоглоцгоосон гэсэн тэгсэн ийм тийм л олцоод байна л да. Айдас гэдэг зүйл амьд байгааг мэдрүүлж байгаа юм шиг. Үгүй бол айдас гэдэг зүйл бусдыг хөдөлгөх хүчин юм шиг. Айж юм ихэр амьд явж байна гэдэг. Амьд байгаагаа мэдэрч байна чи гэдэг. Тэгсэн хэрнээ цаашдаа явах вэ гэхээр цаашдын гарц гаргалгаа нь л тахгүй. Энэ зөвхөн байгаад ингээд ядаж сэтгэл зүгөө зүг байлгаад өгөөсэй гэдэг ингэхээр хүн бүгдийг мэддэг байсан бол та нар ингэж явахаар өгсөн дээрээ байл гэж хэлэндээ. Аваараа тэгэх гээд байна. Тийм болохоор ингээ мэдэхгүй чигээрээ байсан дээр. Тэгвэл илүү амьдрал чинь сонирхолтой байх болно шүү дээ. Маргааш болох бол одоо ингэж яагаад юу яах вэ? Би зов холоо жарих болов.
юм жаргал зовлон гэж юу байдаг үлээ. Тэгэл ингээл дандаа л оюун ухаанаа яах гэж энд ирснээр хүмүүс хайж ирдэг шүү дээ. Хайгуул хийдэг. Одоо гоё юм ярьдаг л шүү дээ. Бүгдийг мэддэг болчихлоо яах. Энэ ёстой. Эвшгийн газар байна. Хурдхан шиг зайлах юм намид байх хэрэг байна уу гэж шүү дээ. Тийм учраас л тодорхой хэмжээнд та нарын зарим зүйлсийг хаадаг үз. Гой юм ярьдаг байсан. Сүнсний даалгаварлыг голын говдоос л юм. Эзэр талаараа ингээд ихээр сонирхолтой уудаага адралж байгаа. Шинэ онгод заларч байгаа. Мэднэ. Тэр өөдөө хаяа ингээд хөрөнгө. Тэгэхээр алчраараа вандаа гэдэг шаална. Бара жоох өгч юм аа. Ястай нэг балцар юм асах юм чиг намайг шаална. Тэр өвөгийн шин чанарыг өвөө нь харсан. Тэр эзэс нийтийн төлөв их биш. Зөвхөн улаачиг л боддог, хөгжүүлэхийг л зардаг. Өөр хэдч төвлөрдөггүй. Тэ. Бас нь ямар тэгэхээр төмөн олны төлөө гих төлөөлөх ямар ч сонирхолгүйгээ хэлээ билгүй. Зөвхөн улаачд зааж өгнө. Өөр хүнд зааж өгөхгүй. Өөр хүнийг чивэхгүй гэдэг зарчимтай учраас нэг тийм олныг түүчээлж хамгаалах нэг юм биш ээ. Тэгвэл харьцах ганц зүйл нь бол улаач, төвлөрөх ганц зүйл нь л тэр. Анхнаасаа ч хэлж байсан л да. Би яг юу яаж үтсэн. Яг үнэхээр төмөө олонд ядаж энэ тархины манарсан эргээсээ гаргахт ингээд нэг сургаал альтралт холоо гэж бас нэлээд олон зүйлийн талаар асууж ярилцаж үзсэн. Амнаас нь унахгүй байцээ. Ярихгүй. Яагаад гэвэл яриад ч хийж ойлгохгүй. Тэгээ цаа ер нь би чи яг л нэг аргаа удаа хөрн биш чөлөөтэй ярилцаж ингээд хийж ухаан гойж. Өөрөмн тэгэл төр тэсэл гэж хэлээ да. Тэгэл бас их дарамтлаад байна даа гэж одоо сүүлгөө тэр зүйлээ даалсарсан. Тэгээд сайн сайхан зүйлийг чи Онгод болгон ямар өвөөсөх нь байх штэ. өөд Ааштай ярдаг хямсгар гэл зөндөө би. Бэрх болоо гэдэг яалтай. Тэгээ өнөөдрийн ойлдороо дуусгаж байна. Ястал янз бүрийн юм ярьлаа да. Гай маш гай. Боосон дээр гэсэн шиг шалгааж өгч байна. Гэтэ моохол өөгөө ингэж огтож ингэж гомдолж гоншхан жээр цаа. Манай өрсөл сонсон юм чи нэг цоглог бай гэсэн хажуунаас зүгээр өнжид тачих болох. Өнжид байх уу. За.